Нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой цэгээр нэрлэгдсэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 39 дугаар сургуулийн сурагч багш нарт өнөөдөр амны хаалт тараалаа. Хамгийн их агаарын бохирдолтой цэгт сурч ажиллаж амьдардаг иргэдийг амны хаалтаар хангаж байгаагаа нийгмийн хариуцлага гэж чиглэл компани хамт олон мэдэгдлээ. Улаанбаатар хотод өвлийн 11, 12 нэгдүгээр саруудад агаарын бохирдлын хэмжээ ихсдэг. Учир нь өвлийн цаг захын дүүргүүдийн айлууд гал төлж эхэлснээр утаа малгаж эхэлдэг. Тэгвэл утааны голомтод байрлах Чингэлтэй дүүргийн 39 дугаар сургуулийнханд чиглэл компани хамт олон 2000 гаруй маскыг бэлгэллээ. Чингэлтэй дүүргийн хувьд өглөө хүүхдүүдийг хичээлд явах цагаар агаарын бохирдлын хэмжээ ихсэж, хичээл тарах үеэр нь мөн адил ихсдэг учраас амьсгалын замын өвчин буурахгүй байгааг дүүргийн удирдлагууд хэлж байсан юм а. Яг энэ утааны өвлийн үеэр бол хүүхдийн ханаа том уу амьсгалын замын өвчин бол ихсдэг. Энэ амралтын өмнө бол нэг ангид дунджаар 10-аас 15 хүүхэд өвчтөй чөлөөтэй юм байсан. Энэ утааны эсрэг үйл ажиллагаа бол мэдээж хэрэг дан ганц төр засгийн юм уу нийслэлийн дүүргийн ажил биш ээ. Утааны эсрэг тэмцэл, утааны эсрэг ажил бол бүх нийтийн үйлс гэдгийг одоо манай ард иргэд аж ахуй нэгж байгууллагууд нэлээд сайн ухамсарсан байна. Тийм учраас одоо манай энэ чиглэл компани өнөөдөр энэ үйл ажиллагааг манай Чингэлтэй дүүргийн хэмжээнд бол албан ёсоор эхлүүлж байна гэж ингэж бодож байна. За Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмжихэд хамгийн бохирдолтой нь Баян хошуу орчин байгаа юм. Баян хошуу хаваар агаарын чанарын индекс 1209 буюу маш их бохирдолтой гэж гарсан. Мөн Чингэлтэй дүүрэх 720 буюу маш их бохирдолтой байна. Харин Хаан уул дүүргийн Мишель Экспо, Баян зүрх дүүргийн Урах наран орчин агаар хамгийн цэвэр байна гэж гарчээ.